Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуулийн харьяа нийгмийн ажлын инновац туршилт судалгааны төв нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтран нийгмийн ажилтны нээлттэй эндэр хэлэлцүүлгийг 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Улсын их хурлын гишүүн доктор Саран Чулуун үг хэлв. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын нийгмийн ажилтны боловсрол практикийг эхлүүлсэн олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагын төлөөлөл Америкийн нэгдсэн улсад нийгмийн ажлын агентрийн хөтөлбөр дүүргэсэн нийгмийн ажилтнуудын төлөөлөл Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Монгол Улсын шинжилгээ ухааны технологийн их сургууль, дотоод хэргийн их сургуулийн нийгмийн ажлын багш суралцагчид, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар ба түүний харьяа байгууллагуудын мэргэжилтэн нийгмийн ажилтнууд гээд нийт 100 гаруй оролцогчид оролцлоо. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Завхан аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн эрхийн байцаагч, Монгол Улсын их сургуулийн 2015 оны нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч Пүрвийн Нинж Бадгар хүүхэд хамгааллын салбарт нийгмийн ажилтны гүйцэтгэж буй үүргийг танилцуулахаас гадна нийгмийн ажлын эрх зүйн орчинд хийх өөрчлөлтүүдийн талаар санал бодлоо хуваалцав. Түүний дараа Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын Энхлэн Ачтан Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрүүл мэндийн нийгмийн ажлын хөтөлбөрийн 2017 оны төгсөгч Ган Болдын энх зул эрүүл мэндийн нийгмийн ажил тулгамдж буй зарим асуудлын талаар танилцуулав. Орон нутгийн хөгжил ба нийгмийн ажил сэдвээр Төв аймгийн засаг даргын орон нутгийн зөвлөх нийгмийн салбар хариуцсан орлогч шинжилгээ ухааны технологийн сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийн 2005 оны төгсөгч Буян Тогтхын Отхон Баяр нар хэлэлцүүлв. Оюутан аймгийн иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн дэд тэргүүн, Монголын хүүхдийн байгууллагын ажилтнуудын холбооны Оюутан аймгийн салбарын тэргүүн, Монгол Улсын боловсролын сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийн 2001 оны анхны төгсөгчдийн нэг Наран гэрэл, орон нутгийн иргэний нийгмийн байгууллага ба нийгмийн ажил сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Эцэст нь Монгол Улсын их сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийн 2014 оны төгсөгч цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Мягмарын Энх Бадрал хүний эрх ба нийгмийн ажил чиглэлээр илтгэл хэлэлцүүлв. Нээлттэй эндэрт оролцсон нийгмийн ажилтнууд мэргэжлийн нийгмийн ажлын тухай ойлголтыг олон нийтэд зөв хүргэж, нийгмийн ажлыг нийгмийн ажилтнаар бэлтгэгдсэн мэргэжлийн хүн хийх ёстой гэдгийг хуульчлах, төрийн болон төрийн бус байгууллагын нийгмийн ажилтнууд мэргэжлээрээ өсөв хөгжиж, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх, салбар дотроо болон бусад салбарын ажилтнуудтай хамтран ажиллах зэрэг асуудлуудыг шинээр боловсруулан хэлцэгдэж буй нийгмийн ажлын тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай гэж илтгэгч нар онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын их сургууль, шинжилгээ ухааны сургуулийн харьяа нийгмийн ажлын инновац туршилт судалгааны төв.